4 хүүхэд төрүүлсэн бол алдардхийн 2 дугаар од нь 6 хүүхэд төрүүлж өсгсөн бол алдардхийн 1-р одон олгож сар бүр 100-аас 200 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Гэвч 4-р хүүхэд нь 1 ой хүрэлгүй эндсэн тохиолдолд тухайн ихэд алдардхийн одон олгодоггүй хуультай. Тэгвэл энэ заалт нь хүнлэг бус гэж үзэн бага хүүхдийн заавал 1 ой хүрсэн байх ёстой гэдэг шаардлагыг хуулиас хасгаар парламентаар хэлэлцэж эхлэв байна. Энэ хуулийн төсөл сангийн ам бол дэмжээгүй санал ирсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжиж эхэлснээр хэдэн иргэн шинээр ингээ хамрагдах юм бэ? За улсын төсөвт хэдэн хэмжээний нэмэлт зардал үүсэх юм бэ? Энэ дээр бас сангийн сайд хариулж өгнө. Одоо яг энэ хууль хэрвээ хэрэгжих юм бол алдардхийн одон авах шинээр одоо авах 27100 ээж ба. 2 дугаар зэргийн одон 1 дугаар зэргийн одон болох 10154 ээж ба. Энэ хүмүүсийн тухайн үед алдсан үр хүүхдийг хэддэх хүүхэд вэ гэдгийг хүртэл бид нар тодорхойлж бүртгэж чадахгүй байна. Байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс, эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас олон тохиолдлоор магадгүй ээжийн буруутай үйлдэл байхыг ч үгүйсэхгүй. Үр хүүхдээ алдсан ээжүүдийн хариуцлагыг зөвхөн ээжүүдэд үүрүүлж та нэг хүртэл насанд өсгсөн нь өсгсөн хөдөлмөр биш юмаа гэж үнэлж болохгүй маа. Энэ бол өөрөө хүний эрхийн зөрчилтэй асуудал. Тэр ээж одоо 4 хүүхэд төрүүлсэн нь үнэн. Тэгээд ингээд эмнэлгийн шалтгаанч төр, хувийн шалтгаанч төр ингээд тэр хүүхэд бурхны оронд оцчоор ямар нэгэн байдлаар нэг юм одонгоос нь хасаад тэгээд жилд өгдөрний 200 мянган төгрөгөөс нь ингээд нэг хязгаарлаж нэг улаан шугам татаад тавьчихдаг нэг юм байдал байгаад байгаа юм аа. Тэгээд тухайн үед бас бодож л байсан. Тэр үргэлүүдийг уншичаад юу энийг хуулийн өөрчлөлт хийх ёстой байна гэдэг. За энэ дээр ингэж өргөн барьсан нийт гишүүдтэй бол маш их баярлалаа. Алдардхийн одон авахад бид нар 3 наснаас өмнө үржилсэн байх гэдэг агуулгыг тусгасан байсныг тэр 3 нас гэдэг нь насж байгаа. Ягаад гэвэл үрчлүүлсэн хүүхэд 3 настай байна уу, 4 настай байна уу, 5 настай байна уу, насан туршдаа тэр гэр бүлийн гишүүн учраас бид нар энийг бол тооцож оруулж байгаа гэсэн үг. За уг шалгуур хасагдуулах 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж алдардхийн 1-2 дугаар одонтой ээжүүдэн тоо нэмэгдэх юм а. Үүнд улсын төсөвт нэмэлтээр 7 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо гарчээ. Тэгвэл улсын хурлын гишүүдийн зүгээс сэтгэлийн шанал амссан ээжүүдээс Монголын төр 7 тэрбум төгрөг харамлах эрх байхгүй гэдгийг олон гишүүд онцолж уг заалтыг дэмжгээ илэрхийлцгэж байсан юм а. За хуулийн төслийг цаашид хэлэлцэх хэсэг санал хураалтыг маргаашийн чулууны хуралдаанаар явуулахаар болсон юм а.